За сайн уу найзуудаа, миний YouTube сонсогчдоо. За тэгээд хамгийн ихний подкаст 1 сарын 11-нд орсон. Тэг өнөөдөр болохоор 1 сарын 12. Тэгээд YouTube дээр болохоор 1 2 3 оноод орж магадгүй. Би тэгтээ айлуулах юунуудаа өдөр болгон YouTube дээс хийхийг хичээнэ. За тэгээд 2025 онд хийсэн миний зорилт гэдгсэн шүү дээ, тэ. Тэрний талаар ярьсан бол би яг өнөөдөр болохоор би юу ярмаар байна гэхээр 2025 оныг би нэг үгээр илэрхийлвэл гэж бас бодлоо л доо. Гэхдээ яг нэг үгээр илэрхийлэх боломжгүй л дээ. Тэгтээ нэг үгээр болвол одоо за нэг л зүйл дээр аягүй амжилт гаргасан гэх юм бол 1 сарын 11-нийх дээр би Нарга Томсон багшийнхаа одоо сургалтын талаар тэгээд би өөрөө коуч болсон талаар ярьсан учраас яг энэ дээрээ 26 оны нэг үгээр илэрхийлээч гэсэн зүйл дээрээ би болохоор өөртөө тохиолдсон зүйлээ бас ярмаар санагдлаа л да. Энэ нь болохоор юу вэ гэхээр би жингээ хассан. За жингээ би 18 кг хассан. За яг өөртөө яаж жингээ хасав одоо энэ миний биед ямар их өөрчлөлт гарч байна. Одоо эрүүл мэндийн байдлаарч одоо харагдах үзмжийн хувьд хүртэл ямар байсан талаараа бас гоё ярилцъя гэж бодлоо. Энэ болохоор 2025 онд хийсэн миний маш том одоо амжилтуудын нэг, маш том амжилтуудын нэг. За тэгээд 18 хилийг яаж хассан бэ гэхээр ерөнхийдөө би яг 24 оны 11 сараас эхлээд алхаж эхэлсэн. Тэгээд яг өглөө босоод яг ингээд нөгөө ажилдаа яг би чинь 8 9-гээд гэрээсээ хөдөлдөг байсан. Гэхдээ би яг 6-г босдог байсан. 6 гэж босоод тэгээд босоод нэг бие засаад ус уугаад тэгээд нэг шүдэ уугаад гарахсаар эхлэн 30 минут болдог байсан. Тэгээд 6:30-аас би 7:30 8 хүртэл алхахдаг байсан. Тэгэл яг ингээд эхлээд болохоор би ингээд байшингоо тойроод алхахдаг байсан. Сүүл рүүгээ ингээд жоохон зорилт тавиад жоохон холхон алхаад 30 минут алхаад буцаад 30 минут хүрээд ирэхээр гэж тооцоолоод тэгээ заримдаа болохоор яг алхаад дуусчаад гоё кофе уучдаг байсан. За тэгээ алхалтын өөр нөлөөгөөр болохоор яасан бэ гэхээр маш гоё гадаа ингээд айгүй гоё ингээд дөнгөж ингээд бүх юм ингээд нөгөө нэг байгаль дэлхий чинь одоо дэлгэрээл гэдэг шиг яг ингээд гоё юм шуугантай машин яваал За тэгээд дээрэс нь яг ингээд алхаад орж ирэхээр маш гоё ирч хүчтэй байдаг ажил руугаа явах айгүй гоё ирч хүчтэй байдаг. Тэгээд дээрэс нь юу яадаг гэсэн орж ирээд одоо ямар ч асуудалгүй хүндэрдэг байсан. Би ерөөхдөө айгүй миний ингээд хүндрэх асуудал айгүй зүгээр л байдаг л та. Тэгтээ яг өглөө алхаад ороод ирэхээр яадаг вэ гэхээр зүгээр бицмар санагдаал тэгэхэд л бүр ингээд ямар ч юм шахах ингээд түлхэх юм шаардлагагүйгээр өөрөө ингээд өтгөн айгуу сан гардаг. Тэгээд тэрэн дээр би бас айгуух байрлажсэн. Тэгээд ирэхээр яах вэ гэхээр нүүрний арьс хүртэл айгуу гоё болдог. Тэгээд маш гоё болоод тэрэн дээр бол би айгуу happy байсан. За тэгээд яг алхаж жагаад яг ингээд тууштай би яг алхаад эхэлсэн. Тэгээд тууштай алхаж жагаад би яг 12 сарын дундаас эхлээд би 12 сарын 15 маа хавцаахаа би яг халуун йогонд явж эхэлсэн байгаа. За халуун йогоны айгуу сайн гэж нэг подкаст сонсоод тэгээд би тэр подкастыг сонсонгуудаа ингээд жоохон чат GPT-ээр судалсан байхгүй. Халуун йога ерөнхийдөө хэрэг ямар юм би явж чадах болов амар халуун юм чинь тэгээд би чи ерөөсөн тасгал хөдөлгөөн хийж байгаа. Йога ч хийдгүү хүн чинь шууд халуун йогоор орсон. За тэгээд надад бол үнэхээр гоё байсан. Надад айгуу таалагдсан. За тэгээд ерөнхийдөө өглөөдөө алхаад тэгээ халуун йогонд яваад тэгтээ хажуугаар нь би ажилтаа байгаа ш. Тэгээд манай ажил яг 7:30-аас таардаг. Тэгэнгүүт нөгөө йоганы хамгийн сүүлийн анги чинь 8-аас идэв гэсэн баггүй 8:30-аас тэр биш ажлаа туруулстай йога руугаас тавхдаг байсан. Тавхиж очивол тэгэл халуун йогон дээр очивол тасглаа гээл ороо сайхан унтчихдаг байсан. Өглөөрт боцдог учраас энэ бас миний амьдралын хөвшилд айгүйг нөлөөлсөн. За тэгээд нодлон бас нөгөө архинаас гарсан гэдээ бас бичлэг хийсэн шүү дээ. Тэгээд энэ бас ингээд нөгөө дасгал хийгээд одоо ингээд ажиллаад тарж ирэнгүүтээ дасгал халуун йога хийчихэр чи бүр амар гоё ингээд унтмаар болол хараад нөгөө угаас өдөржингөө ажилласан. Тэгээд халуун йога бүтэн 1 цаг одоо 100 бүрээ баг нэмэх 40-д дасгал хийсэн хүн ч угаасаа ядарна шүү дээ. Тэгээд ороод шууд унтчихдаг гэсэн. Өглөө болохоор нөгөө 6 цагт босох хэрэгтэй учраас би чинь аягүй их унтдаг байхгүй. Нэг 8 цаг унтахад миний нойр хандгүй. Ерөнхийдөө нэг 9 цаг унтчихэж амралтын өдөр бол 10 11 цаг унтчихэж миний нойр хандаг. Манай найзад бүгдээрээ мэднэ. За тэгээд намайг уцаа авахгүй байх юм бол окей цааш амарч байгаа юм байна. Унтж байгаа юм байна гэж боддог. Тэгээд юу байсан бага. Халуун йогонд яваад ер нь бол эхний ээлжинд
жин ингээд нэг бууж байгаа нь бол мэдэгдээгүй. Би тэгээд тэрнэр жиндэрч би ач холбогдол өгөөгүй. Ягаад тэгэхээр би энийг үргэлжлүүлээд насан туршдаа хийх юм чинь гэж бодоод би тэрийг ерөөсө тоогоогүй. Зүгээр ямар ч яасан ингээд нэг хүн чинь нөгөө алхаж эхлээд нэг 6 сарын дараанаас үзүүлэлтүүд нь үзээд гоё болно гэж яад дүгндэг шүү дээ. Гэхдээ ерөөхдөө би айгүй гоё хөнгөрсөн хувцнууд ингээд шууд ингээд амар тийм сул болоод эхэлсэн. Тэгээд би бүр жингээ үцхээр ингээд жин их амар сүртэй хөдлөөгүй. Тэгсээр надад мэдэгдээд гисэн байхгүй ингээд би хөнгөрөөд хувцс жоохон ингээд сулраад. Тэгээ миний бодлоор бас их юм хаван байсан тэрний хөөгцсөн юм шиг санагдсан. За тэгээ хавангаа маш сайн хөөсөн одоо жоохон тийм зэлхийсэн байдлаас айгуу тийм салсан. Тэгээ тэр нь надад бас айгуу гоё байсан. За тэгээд яг 2 сард миний төрсөн өдөр болоо би хаваа явсан. Тэгэхээр чи би бас нилээлж ингээ хаасан гоё юм гэж бодоод байсан. Одоо би хаваа хамшлыг харахаар ёо амар тарган байлээ. Тэгэл хүмүүс чи тэгээд хизэнээс яасан бэхээр яг 5 сараас эхлээд яг ингээд нэг тэгэхээр чи нэг ойролцоогоо 6 сар болсон байгаа. Тэгээд 6 сар яг алхаад халуун йога хийсний дараа би бүр ингээд илт зэгцэндээ орсон. Ингээд жин хүртэл ингээд дөрөвтэй яг айгу хөөрхөн яг нэг 7-8 хил буугаад тэгээ би яг тооцоолоод үтсэн чи сард яг 2 кг л хасаа явсан. Тэгээ дээрэс нь би ерөөсө хоолны дэглэн бариагүй. Ягаад тэгэхээр би нөгөө ерөөсө алхдаггүй байж байгаа, алхаж байгаа, тасгал хийдгүй байж байгаа, хийж байгаа учраас өөрийгөө бас амар хавшраагаад явах гэж бодоод эхний ээлжинд хоолоо идэхээр л идэхгүй байх юм бол тэ бүх юмаа ингээл хорил ингээл шууд ингээл тасгал хийгээл тэгснээ ингээл гурил морил идэхгүй би чинь амар гурилын дуртай байхгүй бууз хуушуур Монгол хоолнд амар дуртай тэр энийг хорчхоор ингээд шууд балраад няцчих байх гэж одоо би хоолны ерөөсөө дэглэмээ ерөөсөө бариагүй яг буузаа иддгэрээ дээл хуушуур иддгэрээ би чи хуушуурын дуртай тэгэл цувнгаа иддгэрээ дээл нийс салаад иддгэрээ дээл тэгээд яг үдээсэн чи яг 5-6 сараас эхлээд миний ходоод бүр ингээд илт агшиж эхэлсэн айгүй ингээд ийм урданд би чинь бас 2 аяг ингээл идчихдэг байсан болвол 1 аяг болсон. Тэгээ хоол минь 1 аяг бол сүулдэ ингээл нэг аягаа ингээл идчихэж байгаад хоолоо дуусахгүй ингээд цадчихад байсан байхгүй. Тэгээ цадангуудаа би юу гэж бодсон бэ гэхээр окей би ингээд цадцсан байх чинь ингээд цааш нь чихээд байх надад ямар шаардлага байхгүй. Би шууд хоолоо үлдээж эхэлсэн. Би ч уул нь бол хоолоо үлдээдгүй байсан байхгүй. Тэгээ тэрнээс болоод яасан бэ гэхээр хоолоо жижиг хэсгсэн баг хоол идэг болсон. Аяган дотор аягүй жоохон хоол хийгээд идчихэд хэрэг би дахиад идмээр байх юм бол дахиад жоохон нэмдэг гэсэн бүр аяганы юм талаараа хийж эхэлсэн. Тэгээ тэр хотодны агшилт одоо хүртэл ингээд яг байгаад байгаа. За тэгээд сүүл рүүгээ бүр ингээд хоолны туршилгүй болж эхэлсэн. Ингээд хоол ингээд амар багасаад эхэлсэн чинь тэгээд манай нөхөр замд явчихаар би ганцаараа байхаар ерөөс хоол идэхгүй те ингээд нэг хариуд жимс идчихэж юм уу тараг мараг уучаад өглөө нэг өвтмэл идчихэл өдөр баг хүчээр нэг хоол идвэл идэл тэгээд нөө туртай хоолнуудаа дургу болж эхэлсэн. Айгүйх юм хүн ингээд нөө эрүүлэр жингээ хасаад халуун йога хийгээд ингээд байхаар яадаг вэ гэхээр юм муу зуршлаас айгуу сайн салт юм шиг санагдсан. Одоо би чинь дандаа тийм шүлтэй хоолн дургу би чинь дандаа хайрсан хуурсан хоол иддэг байхгүй дандаа юм хуурга иддэг байсан. Тэгэхээр тэрийг одоо ингээд миний нөгөө бүтэн ингээд жил те ингээд 7-8 сар халуун йога хийж байгаа би минь хүлээж авах байсан байхгүй ингээл те нэг л тосны ихэн үнэртэй ч юм шиг тэгээ тэр ерөөсөө ингээд харахгүй ганц 2 халбууд бол болчихно те бичид бүр цөөвөнд амар дуртай хууш өрөнд амар дуртай хүн чи ерөөсөө нэг хийдэггүй эдсэн чи ингээл айгу цөөхөн шиг гэдэг тэгээд би тэн дээрээс анзаараад хүн бас ингээд хүний бие айгу ухаантай юм байна да тий яг ингээд эрүүл юм а бас ингээд жингээ хасаар эрүүлжээд ирэхээр хоол нь хүртэл ингээд өсөөсөөгөө эрүүл алт юм байна да гэж би бодсон. За тэгээд жингээ хасаал байсан тэгээд яг 12 сард гэхэд чинь би яг хамгийн сүүл 74 хил болсон. Одоо бол 1 сарын 12 гэхэд би стил 74 хилтэй байгаа. Тэгтээ анх би чи 92 хилдээс бууж эхэлсэн. За 92 хилдээс бууж эхлээл ингээд сар болоо 222 гэсээр хагаад 18 ил хассан. За 18 ил хассан чинь уулын жил болоход тэр чинь 2-оор гэх юм бол 24 баг хасагдчих хэвээр шүү дээ. Тэгтээ улам ингээд галбиржаад байгаа тий. Тэрэндээ би айгүй тийм happy байгаа. Миний ингээд нүүр гихчил ингээд V line-тай болсон. Хүзүүгэл ингээд татхад чи урд нь ингээд мах байсан бол тэр нь ингээд болцсон. За тэгээд одоо болохоор би бас стил яг алхаж байгаа халуун йогоо болсон би фитнес рүү орсон. Яг өдөрт 10,000 степ буюу 4 майл алхаж байгаа. За тэгээд 4 майл алхахын ач тус бас маш их юм байлээ. Тэгэхээр би одоо миний ингээл яг надад асуудал юу вэ гэхээр гисэл байгаа байхгүй яг ингээд гис байгаа. Тэг хүн болгоо намайг зураг хийхээр тэгдэг жирэмсэн юм уу на гисээ хасчаач гээл тэгдэг. Тэг би тэрнэр ерөөсө тоодгүй ягаад тэгэхээр би жингээ хасаж яваад тэнгууд одоо би болохоор яах вэ гэхээр яг эрчимтэй 6 сар ингээд баг өдөр болгон алхачаа. Тэгэх юм бол яг энэ гис байхгүй болох бах. Дээрээс нь гисний тасгал хий гэж бодож байгаа. Тэгэхээр би 2025 онд би хамгийн сайн гоё хийж чадсан юм уу вэ гэхээр би тасгал
хийж одоо хөвшсөн фитнес руу ямар ч ингээд асуудалгүй те явдаг болсон, фитнес руу явахгүй л бол болохгүй юм шиг санагддаг болсон. Тэгээ 18 ил болсон. Тэгээ үүндээ маш их хаппи байгаа. Та нар минь ч гэсэн дасгал хөдөлгөөнийг шүтээрээ тэгээд фитнест яваараа йога хийгэр гэж хэлмээрээ. Баяртай. Түр баяртай. Маргаашийн блогоор уулзъя.